Сайн байцгаана уу? Өмнөх хэсэгт алдагдсан нууц бичлэгээс болж киноны зураг аварт зогсох аюулд орж, Сүбийн жүүгийн мөрөөдлийг аврахын тулд эцсийн шийдвэрээ гаргаснаар өндөрлсөн билээ. Тэгвэл энэхүү сүүлийн ангиудад бидний хайртай дөрүүд хайр дурлал мөрөөдөл хоёрынхоо дунд ямар хэцүүхэн сонголт хийж түүх маань хэрхэн догтлом сайхнаар төгсгийг хамтдаа үздэгэ. За киногоо дуустал хамтдаа үзээрэй. 10 дугаар анги эхлэхэд Сүбийн гадаж гарахад Жүй түүнийг хүлээж байв. Сүбинийг ирмэгц Жүй бүх зүйл зүгээр үү хэмээн санаа зовнин асууна. Гэвч Сүбийн юу ч хэлэлгүйгээр Жүйийг шууд л үнсээд би чамд хайртай гэж хэлдэг. Жүй ч мөн би ч бас чамд хайртай гэж хариулна. Гисэн хэдий ч Жүй өөрийг нь киног үргэлжлүүл хэмээн ганцаарнг нь үлдээх гэж байгаад Сүбинд маш их уурладаг. Жүй түүнийг л хүлээж байснаа бас энэ киног хизээж ганцаараа дуусгахгүй гэдгээ хатуухан сануулна. Дараагийн хэсэгт Жиан гэртээ буцаж ирэхийг харуулна. Түүний тагтан дээр Хана аль хэдийнэ ирчгсэн сууж байлаа. Хана урагшгүйлрэн дулианаас болж сурталчилгааны компани гэрээг нь цуцалж, сурталчилгаануудыг нь устгасан тухай гунигтайгаар хэлнэ. Тэгээд тэр Жианыг ойртож суухыг хүсээд мөрөн дээр нь толгоогоо налан амардаг. Үүний дараа тэд илэн далангүй ярилцаж эхлэх бөгөөд Жиан Ханагаас уучлалт гуйдаг. Тэрээр одооноос эхлэн дахиж хизээж хулчгар амтан байхгүй гэдгийг амлаад Ханаг үнсдэг. Маргааш өглөө нь Жүй Сүбинд зориулж өглөөний цай болон зурус үлдээсэн байлаа. Дараа нь Жүй хэн нэгний хүлээж байгаа нь харагдах бөгөөд тэдгээр хүмүүс нь ерөнхий зураглаач, туслах найруулагч болон бусад багийн гишүүд байв. Туслах найруулагч бүр өөрийнхөө машинаас маш хөгжилтэйгээр гарч ирдэг. Тэд бүгд Сүбинийг буцааж авчрахын тулд нэгдэж машинд суун хөдөлцгөөдөг. Энэ үед хатагтай Сүи төлөөлөн удирдах зөвлөл болон хөрөнгө оруулагчдтай хуралдаж байв. Тэд Сүбинийг найруулагчийн албан тушаалаас огцруулах тушаалыг гаргаж, хатагтай Сүи үүн дээр гарын үсэг зурах шаардлагатай болдог. Гэвч тэр гарын үсэг зурж зүрхэлдэггүй. Хөрөнгө оруулагчид Сүид хандан түүний тарьсан энэ их замбраагүй байдлыг цэвэрлэхийн тулд үүнийг заавал хийх ёстойг сануулна. Сүи үүнээс өөр арга зам байхгүй юм уу гэж асуугаад арайхийн дахин гарын үсэг зурах гэж байтал Жүй багийнхантайгаа хамт дайран орж ирдэг. Тэд хатагтай Сүигийн өмнө Сүбинийг халах ёсгүй. Учир нь Сүбингүүгээр энэ киног дуусгах боломжгүй гэсэн хатуу шаардлагыг тавьдаг. Бүгд Сүийг ятгахыг оролдоно. Сүи тэднээс бодох хугацаа гуйж бүгдийг нь гарахыг хүснэ. Ганцаараа үлдсэн Сүи энэ үед Сүбиний би хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай төгсгөлийг хүсэж байна гэж хэлж байсан үгсийг эргэн сандаг. Дараа нь Сүи Сүбинийг халах тушаал руу ширтэж байснаа хавцыг шууд хаагаад өрөөнөөсөө гарч явна. Тэрээр Сүбиний гэрт очино. Тэнд хэсэг ярилцсны дараа Сүи өөрийнхөө албан тушаалаас бүрэмсэн бууж байгаагаа мөн Сүбинийг халах шийдвэрийг хизээж батлахгүй гэдгээ хэлдэг. Сүбийн үүнийхээ төлөө маш том төлөөс төлөх болно шүү дээ гэхэд Сүи зүгээр л алтан тушаалаасаа буун тэр амьдралдаа хэрэгтэйгээсээ ч их үхийг авсан гэдгийг тайлбарладаг. Мөн тэрээр энэ бүхнийг Сүбийн болон Хана нарын аз жаргалын төлөө хийж байгаагаа хэлнэ. Сүбийн хатагтай Сүид чин сэтгэлээсээ талхаснаа илэрхийлдэг. Сүи мөн Сүбинд хандан өөрийнхөө төгсгөлийг аз жаргалтайгаар бичиж энэ киног үнэхээр гайхалтай бүтээл болохоорой гэж захина. Үйл явдал шилжиж Сүбийн зураг авалтын талбай руугаа явхаар бэлдэж байгаа нь харагдана. Сүбийн Жүй хоёр маш аз жаргалтайгаар зураг авалт руугаа явах бөгөөд очихоосоо өмнө тэд багийн хаан бүх гишүүдэд зориулж тусгайлан биелэг бэлддэг. Зураг авалтын талбай руу явах замд өмнө нь байсан талбай дээр үерхийг хориглоно гэх бичгийг сольж талбай дээр үерхийг зөвшөөрнө хэмээн бичсэн байлаа. Жүй Сүбийн хоёр талбай дээр ирж хүн бүртээ баяртайгаар мэдлэн бэлтгэсэн бэлгээ тарааж өгдөг. Дараа нь тэдний бүтээж буй залуу насны хайрын дуулал киноны хамгийн сүүлийн зураг авалтыг харуулна. Жүй маш сайн гэж хэлмэгц киноны зураг авалт тэр чигтээ дуустдаг. Багийнхан бүгд маш их баяртай байх бөгөөд бие биедээ халуун дотноор баяр хүргэцгээнэ. Үүний дараа зураг авалт дуусныг тэмдэглэн Жүй маш их согтсон байх бөгөөд Сүбийн түүнийг нуруундаа өрн гэр рүү нь харьдаг. Тэд замдаа маш их зүйл ярилцах ба Сүбийн Жүйд дахиж хизээж надаас битгий холдоорой гэж чин сэтгэлээсээ захидаг. Сүбийн түүнийг гэрт нь хүргэж өгөөд явахынхаа өмнө буцаж ирэн Жүйг чангаар тэврээд сайхан амраарэ гэж хэлээд явна. Дараа нь Жүйг рестораныхаа подвалд ахсах сургуультай хийж байсан киногоо үзэж байгаагаар харуулна. Тэрээр өөрийгөө үргэлж юунаас ч айдаггүй зоригтой байсан. Магадгүй энэ зоригтой байдг нь л түүний хамгийн том айц байх гэж ярьдаг.
Өглөө нь Жуигийн ээж түүнийг сэрээхээр орж ирнэ. Яг тэр үед ээжийнх нь хөл прожекторын удирдлага дээр санамсаргүй гიშгэж өнөөх хуучны зомбитой кинон гарч эхэлдэг. Ээж нь охиноо өөрийнхөө хийсэн киног үзээд ямар их жаргалтай байгааг нь анзаарна. Тэгээд Жуиг сэрээж өглөөний цайг нь өгөхдөө хэний ч үгийг сонсолгүйгээр зөвхөн өөрийнхөө дуртай зүйлээ л хийж үргэлж аз жаргалтай байх ёстойг захидаг. Мөн ихлүүлсэн зүйлээ хизээж дундаас нь орхиж болохгүйг зөвлөнө. Ээжээсээ энэ бүх урам зоригийг сонссон Жуигийн сэтгэл маш их хөдөлж, нулимс унагадаг. Дараагийн хэсэгт Сүбиний харгас аав арх ууж байгаагаар гарна. Тэрээр хаа нэгтээ явхаар босох боловч цамцан дээрх толбыг хараад маш ихээр уурлаж, хувцас солихоор ширүүнээр алхан явна. Тэрээр гадагш гарч машиндаа суухын өмнө өөрийн менежер Ноён Кимээс эхнэрийнхээ талаар асууна. Ноён Ким түүнд эхнэрээс нь ямар ч сураг гарахгүй байгааг дуулгаад цагдаад сураггүй алга босон гэж мэдэгдэх санал гаргадаг. Сүбиний аав уурандаа түүнийг цохих гэж гар далаах яг тэр мөчид нэгэн машин ир зогсох бөгөөд дотор нь эхнэр нь байв. Түүнийг харсан Сүбиний аав явил галзуу хүн шиг инээж эхэлдэг. Гэвч эхнэр нь түүн рүү очин салах үргэдлөө шууд л нүүлгэн шидэх шахам өгнө. Сүбиний аав тэр үргэдлийг нь урьж хаяад гэртээ буцаж ор хэмээн хүчээр шаардаж эхэлдэг. Түүний хүчлэгийг оролдох үед ээж нь Сүбиний аавыг ганцхан удаа хүчтэй алгадаж хормын бөгжөө буцааж өгөөд тэндээс нүүр бардам явдаг. Харин Сүбин Жуйд цагийн хуваараа тайлбарлаж байх боловч Жуйгийн анхаарал өөр зүйлд сатаарсан байв. Яг энэ үед Сүбин рүү ээжээс нь дуудлага ирж тэр гэрээс гардаг. Ээж нь түүнд ааваас нь салах үргэдлөө эцэслэн өгсөн тухайгаа дуулгана. Үүний дараа ээж нь Сүбинийг маш чангаар тэврээд "Би чиний ээж хിവэрэ байж болох уу" хэмээн нулимс буслуулан асууна. Сүбин түүнд "Би хизээд таны хүү байсан шүү дээ" хэмээн хариулж ээжигээ уучласнаа илэрхийлдэг. Жуи зөөврийн компьютер дээрээ гадаадад кино урлагаар суралцах талаар хайж байгааг харуулна. Энэ үед Сүбин орж ирээд Жуигээр оройн хоол хийлгүүлж хамт идэхийг хүсэх боловч Жуи босож ирээд өөрийнхөө гадаадад суралцах бодолтой байгааг түүнд шууд хэлдэг. Сүбин түүнд үүний ямар ч хэрэггүйг, учир нь зураг авалтын талбай дээрх туршлагаас л бүхнийг сурч чадна хэмээн ятгана. Гэвч Жуи зураг авалтын талбай дээр үргэлж бусдаас дутуу мэт мэдрэмж төрдөн өөрт нь огтхон ч таалагдахгүй байгаагаа тайлбарладаг. Яг энэ үед Сүбин өрөөнөөсөө нэгэн зохиол авчирч өгөх бөгөөд гарч нь мөрөөд байлаа. Жуи энэ түүхийг тэдний амьдралаас сэтгэвхэн битсэн эсхийг асуухад Сүбин "Тиймээ" гэж хариулаад энэ түүхийн төгсгөл зөвхөн Жуигийн гарт байх болно гэдгийг хэлдэг. Жуи зохиолыг аваад "Би уншиж үзнэ. Гэхдээ хэрвээ надад таалагдахгүй бол ямар ч өршөөл байхгүй шүү" гэд цааш алхдаг. Үүнийг сонссон Сүбиний сэтгэл маш ихээр хөдөлнө. Гэртээ буцаж ирсэн Жуи гадаадад суралцах талаар хайлтаа үргэлжлүүлсээр байлаа. Тэр Сүбиний өгсөн зохиолыг гартаа барьж авах боловч уншилгүйгээр буцаан тавиад хайлтаа цааш үргэлжлүүлдэг. Үйл явдал шилжиж Жиан Хана хоёр өөрсдөдөө зориулан шинэ байр худалдаж авч байгааг харуулна. Тэд байр борлуулагчийн өмнө өөрсдийгөө гэр бүлийн хүмүүс хэмээн танилцуулах ба үүний дараа хоёулаа ресторан руу хооллохоор явцгаана. Тэнд хооллож байх үед Сумаа нэртэй нэгэн ажилтан ирж Жианыг маш царайлаг байна хэмээн магтаад түүнээс гарын үсэг авахыг хүсдэг. Жиан өөрийгөө алдартай хүн биш гэх боловч ажилтан гарын үсгийг нь авсаар л байв. Хамгийн сонирхолтой нь тэр Ханнаг огтхон ч танихгүй байлаа. Сумаан Ханнаг хэн болохыг асуухад Жиан түүнийг "Миний найз охин" хэмээн бардам танилцуулдаг. Жианы аав Ёнжэд загас хэрчхийг зааж өгч байгаагаар гарна. Ёнжэ айхад үнийг ирээдүйн талаар хатуухан загнан сургамжилдаг. Гэвч Ёнжэд нэг их сонин санагдаж яагаад сүүлийн үед огт хоол идэхгүй зөвхөн им уугаад байгааг нь асууна. Удалгүй Ёнжэ Жиан руу уйлан залгаж нойр булжихайн хорт хавдартай болсныг дуулгадаг. Энэ мэдээг сонссон Жиан бүрэн шоконд орно. Тэрээр яг одоо очлоо гэж хэлэх боловч гар нь маш ихээр чичирж байлаа. Яг энэ үед хатагтай Сүй түүний ийм байдалтай зогсож байгааг ардаас нь хараад жолоочдоо түүнийг яаралтай хүргэж өгөхийг даалгадаг. Бид Жианыг өвчтэй аавтайгаа хамт байхыг харах болно. Жиан аавдаа маш их уурлаж яагаад өвчтэй байгаа талаараа өөрт нь юу ч хэлээгүй юм бэ хэмээн бухимдана. Харин аав нь түүнтэй уулзахыг маш олон удаа гуйсан ч Жиан хизээч ирж уулздаггүй байсныг сануулдаг. Одоо нэгэнт явах цаг нь дөхөж байхад тэрээр хүүгээ өөртөө уйж заваахыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Түүний аав нь өөрийгөө өнгөрсний дараа Жианыг дахиж хизээч энэ газарт битгий ирээрэй гэж хатуухан загтаг.
Энэ бүхэн нь түүний аавд ердөө 3 сарын нас үлдсэн дидгээс болж ил болж байгаа юм. Жиан Жуй болон Сүбинтэй хамт байгаагаар гарна. Тэрээр аавтайгаа эртхэн уулзаж байгаагүйдээ маш их гимшин харамсаж байлаа. Жиан тэднээс хэрв кино 3 сарын дотор нээлттэй хийвэл аавдаа хүүгээ гол дүрд тоглосныг өгөхөөс өмнө ганц удаач болов үзүүрж амжих эсхийг асууна. Тэд киноны нээлтийн товыг өөрчилж чадахгүй ч аавд нь зориулж тусгаалan киногоо үзүүлэх боломжтой гэдгээ хэлдэг. Үйл явдал шилжиж Сүбин хоёр Жуйгийн ээжийн ресторанд ирцгэн. Жуйгийн ээж Жианы аавын талаар сонсоод маш их гуниглах боловч Урилга гэх киноны танилцуулга дээр Жианы нэрийг гол дүрийн жүжигчнэр бичигдсэнийг хараад ихэд баярладаг. Яг энэ үед Жуй подвал руугаа ямар нэгэн зүйл хайхаар орно. Тэнд соёлын хэргийн газраас Ким Ханжи түүн рүү залгаж киноныхоо бүрэн дуусаагүй хувилбараар өргөдөл илээж болно гэдгийг дуулгадаг. Үүний тулд Жуй өөрт хэрэгтэй байгаа бичиг баримтын мэдээллээ Сүбиний өгсөн мөрөөдөл зохиолын ард талд тэмдэглэн авна. Яг энэ үед Сүбин орж ирэх бөгөөд түүнийг хармагцаа Жуй бичсэн зүйлээ сандар нуудаг. Гэвч Сүбин үүнийг нь харчихсан бөгөөд магадгүй Жуйд түүний зохиол огтхонч таалагдаагүй юм байна гэж бодон маш ихээр гомддог. Жуй түүнд зохиолыг хараахан уншаагүй байгаагаа бас гадаадд суралцахаар явахыг үнэхээр их хүсэж байгаагаа хэлнэ. Сүбин түүнийг явуулахгүйг хичээн гуйж эхлэхэд Жуй уурлан Сүбинийг амин хувиа хичээсэн хүн гэж буруутгана. Гэтэл Сүбин одоо миний мөрөөдөл кино хийх биш, харин чи болсон гэдгийг хэлээд өөрийг нь битгий орхиож хэмээн гуйж чангаар тэрвэрдэг. Үйл явдал маань Жиан аавынхаа газраас эд зүйлсийг нь баглаж байгааг харуулна. Тэрээр аав Сэмэнд хандан "Та одоо хангалттай удаан хутаг барьсан тул одооноос зөвхөн гитараа л тоглож амар" гэж хэлнэ. Яг энэ үед Жиан аавтаа өөрийнхөө тоглосон киноны тусгай урилгыг өгдөг. Урилга дээр Симаны хүү бас гол дүрийн жүжигчин хэмээн бичсэн байлаа. Үүнийг харсан Симан маш ихээр баярлана. Тэрээр Жианд өнөөдөр болдоотой байгаа тухайгаа хэлэхэд Жиан аавыгаа болдоод хүнээ дагуулад кино үзэхээр ирэхийг уурдаг. Ингээд киногоо үзүүлэх өдөр болно. Уригдсан бүх хүмүүс киногоо үзэхээр ирцгээжээ. Яг энэ үед Хана ч мөн ирнэ. Ёнжэ түүнтэй уулзах боловч Хана түүнийг үл тоон Жиан руу гүйж очиод шууд л тэврээд авдаг. Тэрч яг тэр үед Жианы аав хурж ирэх бөгөөд түүнийг ирж байгааг мэдмэгцээ Хана сандран Жианыг цааш түлхэж орхино. Аав нь Ханаг шууд таньж түүнийг маш албартай жүжигчин гэдгийг мэддэг тул ихэд гайхдаг. Хана өөрийгөө Жианы найз охин байна хэмээн танилцуулахад үүнийг сонссон аав нь маш ихээр баярлан хүүгээрээ ихэд бахархан. Дараагийн хэсэгт бүгд хамтдаа сууж киногоо бүрэн ихээр нь үзэж сонирхоно. Киноны төгсгөлд энэхүү бүтээлийг Жианы аав Симанд зориулсан болохыг бичиж түүний зургуудыг дэлгэцнээс харуулдаг. Үүнийг харсан Симан босож зогсоод бүгдэд талархснаа илэрхийлэхэд Жиан мөн босож ирээд аавыгаа чангаар тэрвэрнэ. Симан хүүгийнхээ шаргуу хөтөлмөрийг магтан сайшаадаг. Үүний дараа тэрээр гитараа тоглох ёстойгоо хэлэхэд бүгд түүнийг ухайлан дэмждэг. Симан бүгдэд зориулан гитараа тоглож хүмүүс түүнийг биширч байлаа. Энэ үед өмнө нь босон нэгэн үйл явдлыг дурсан харуулна. Сүбин Жуйг явуулахгүй хичээн зогсоож түүнийг чангаар тэрвэрдэг. Гэрч Жуй Сүбинийг өөрөөсөө түлхэж холбоолаад "Би чамд маш их хайртай. Гэхдээ чи миний мөрөөдөл биш" гэж хатуухан хэлдэг. Жуй урд нь нэг удаа мөрөөдлөө орхин Сүбинийг сонгож байсан ч тэр шийдвэр нь эцэстээ маш аимшигтай харуулсал болон хуурч байсныг сануулна. Тиймээс энэ удаад тэрээр зөвхөн өөрийнхөө мөрөөдлийг сонгох болно гэдгээ мэдэгддэг. Үйл явдал буцаад одоо цагт ирэхэд бүгд Симаны гитарын тоглолтод алга ташин баяр хүргэж байв. Харин Жуй Сүбин хоёрын сэтгэл маш ихээр хөдөлж бие рүүгээ чимээгүйхэн гунигтайгаар ширтэнэ. Дараа нь Жуй Сүбин хоёр сандлуудыг хурааж байх зураа дахин маргалдаж эхэлдэг. Жуй гадаадд суралцахаар явах ёстой гэдгээ дахин хэлгээд Сүбин түүнийг явуулахгүй гэж зөрүүдэлснээс болж тэдний дунд үл ойлголцол үүснэ. Жуй түүнд энэ бүхэн нь хоёулангийнх нь сайн сайхны төлөө хийж байгаа сонголт гэдгийг ойлгуулахыг хичээх боловч Сүбин түүний бодлыг өөрчлөх гэж бүхэл аргаараа оролдож байлаа. Гэсэн ч Жуй шийдвэрээсээ огтхон ч ботсонгүй.
Түүний дараа Жуи гадаадад суралцахын тулд Bonham International Cinema Residency хөтөлбөрт өргөдөл гаргаж эхэлдэг. Тэрээр маш удаан бодож эргэлзсэний эцэст эцсийн шийдвэрээ гаргаж өргөдлөө илгээнэ. Үүнийхээ дараа Жуи өмнөх үзэлдэлд бүгд хамтдаа киногоо үзэж байх үед өөрийнхөө гар утсаар бичиж авсан тэрхүү дурсамжтай бичлэгийг дахин үзэж байдаг. Жуи дууны найруулагч руу залгаж кинондоо Симаны хэсгийг хуучны пянз тоглуулагчийн буюу грамфон хоолой-мэтээр оруулж өгөхийг хүснэ. Найруулагч үүнийг зөвшөөрөх бөгөөд Жуи түүнийг Субинаас бас санал асуугаарай гэж захидаг. Дууны найруулагч ажиллаа хийхээр өрөөндөө орж ирэх үедээ Субинийг унтаж байхыг хараад маш их цочиж орхино. Субинч бас түүнийг хараад цочсондоо өсрөн босож маш их зүйл бодож тунгааснаа хэлдэг. Найруулагч түүнээс ямар саналтай байгааг нь асуухад Субин Симаны бичлэгийг кинонд яг л пянз тоглуулагчийн хоолой шиг оруулбал зүгээр байна хэмээн яг Жуигийн хэлсэн санааг давтан хэлдэг. Жуи Субин хоёр хоорондоо ярилцаагүй хэрнээ яг ижилхэн шийдвэр гаргасанд найруулагч маш их тайхширна. Мөн Субин Симаныг Жианы төрсөн аав гэдгийг хэлэхэд найруулагч үүнийг сонсоод бүр ч ихээр баярлан догддог. Найруулагч Субинийг гарч амар гэх боловч Субин түүний хажууд суугаад хамтдаа ажиллаа хийж эхэлнэ. Дараагийн хэсэгт Жуи шалгалтынхаа хариуг хүлээж байгааг харуулна. Удалгүй тэрээр Bonham International Cinema Residency хөтөлбөртөө тэнцсэн хариугаа авч маш ихээр баярлана. Жуи Субиний өгсөн мөрөөдөл зохиолыг хараад буцааж өгөхөөр гэрт нь очдог. Субиний гарч ирэхэд Жуи түүнээс уучлалт гуйгаад зохиолыг нь буцаан өгнө. Энэ үед Субин өөрөө буруутай байснаа хүлээн зөвшөөрч түүний гол зорилго нь Жуид мөрөөдлийг нь буцааж өгөх байсан гэдгээ хэлдэг. Жуи түүнд чи яг л тэр зорилгоо биелүүлж чадсан шүү гэж хариулаад 2 жилийн дараа буцаж ирэхдээ үүнээс ч илүү мундаг болсон байх болно гэдгээ амлана. Тэд бие биеэ чангаар тэрвэрч Субин баяртай Жуи найруулагчаа хэмээн түүнтэй хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэнэ. Жуиг цааш эргээж явах гэж байхад нь Субин араас нь гүйж ирээд өнөөх мөрөөдөл зохиолоо дахин өгдөг. Тэрээр залуу насны хайрын дуулал кино Субинд маш их зориг өгсөн шиг энэ мөрөөдөл зохиолч бас Жуид зориг өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлнэ. Жуи зохиолыг аваад инээмсэглэн цааш явдаг. Үйл явдал шилжиж Жуи Жиан хоёр уулзаж байгааг харуулна. Жиан түүнд хандан чи надад үргэлж тусалж намайг хизээж ганцааранга минь үлдээдэггүй байсан. Яг түүн шиг чамд тусламж хэрэгтэй болвол хизээж хамаагүй над руу ирж байгаарай гэж чин сэтгэлээсээ захина. Тэд хамтдаа маш халуун ногоотой хот pot идэж эхлэх боловч хэтэрхий халуун ногоотой байсан тул Ёнжэ гарч ирээд янзалж өгөхөөр аваад явдаг. Дараа нь Жуи гэртээ ачаагаа баглаж байлаа. Ээж нь түүнд зөндөө их хоол хүнс боож өгөхийг оролдох боловч Жуи хэрэггүй хэмээн татгалзна. Ээж нь түүнд замдаа хэрэглээрэй гэд мөнгө сарвахад Жуи авахгүй гэх боловч ээж нь шаарцаар байгаад халаасанд нь хийж өгдөг. Үүний дараа Субин болон хөрөнгө оруулагчид бэлэн болсон залуу насны хайрын дуулал киногоо хамтдаа үзэж байгааг харуулна. Бүгдэд кино маш их таалагдж сэтгэл хангалуун байцгаана. Кино дууссаны дараа энүү бүгдийг нь өдрийн хооронд орцгоё гэж дуудах боловч Субин маш гунигтайгаар суудлаасаач басалгүй тэндээ үлддэг. Энүүх Субинийг дагуулan гадаа гарах бөгөөд түүний ингэж их шаналж байгааг хараад одоо очоод Жуитэй уулз гээд өөрийнхөө машины түлхүүрийг өгнө. Субин машиныг нь аваад нисэх онгоцны буудлын руу хамаг хурдаараа тавхина. Замдаа тэрээр Жуид зориулан хэлж байсан сайхан нандин үгсээ эргэн дурсах бөгөөд энэ үед Жуи аль хэдийнэ нисэх онгоцны буудалд ирчихсэн байдаг. Субин баг зэрэг хоцорч нисэх онгоцны буудал дээр ирдэг. Тэрээр Жуиг хайж гүйн мөн түүн рүү залгах боловч харамсалтай нь түүнийг олж чаддаггүй. Энэ үед Жуи аль хэдийнэ дотовч нэвтэрч байсан бөгөөд түүнийг явах үед Субиний өгсөн үсний боолт санамсаргүй газарт унчихдаг. Субин Жуиг олж чадаагүй ч азалд унсан түүний үсний боолтыг таньж азраас авна. Хожим Жуи гадаадад суралцаж сургуульдаа маш амжилттай сайн суралцаж байгааг харуулна. Энэ үед түүний утсан дээр залуу насны хайрын дуулал киноны VIP нээлт болох сануулга ирдэг. Үйл явдал нээлт рүү шилжих бөгөөд Субин, Хана, Жиан нар ирсэн зочдтой мэндчилнэ. Субин хүмүүст хандан
Бидний Жүүийн найруулагч тодорхой шалтгаануудын улмаас өнөөдөр энд хүрэлцэн ирж чадсангүй гэдгийг хэлээд бүгд хамтдаа киногоо үзэж эхэлцгээв. Дараагийн хэсэгт бүгд хамтдаа оройн хоолнд орж байгааг харуулна. Энэ үед туслах найруулагч маш их согтсон байх бөгөөд Сүбинд хандан өмнө нь Жүүйтэй яаж харьцдаг байсандаа маш их гимшиж байгаагаа хэлнэ. Мөн тэрээр Жүүи уг нь эндээ үлдээд алдартай болох бүрэн боломжтой байсан. Гэсэн ч тэр миний хизээж хийж зүрхлэхгүй тэр сонголтыг хийж адаадад суралцахаар явсан хэмээн ярина. Сүбийн түүнд хандан чи үүнийгээ надад зөндөө олон удаа хэлсэн шүү дээ гэд тэндээс явхаар босох гэтэл согтуу туслах найруулагч гинт Жүүийг санаад түүн рүү залгаж орхино. Сүбийн үүнийг харсан ч явхаар эргэх үед Жүүи гинт уцаа авч туслах найруулагчаас яагаад залгасныг нь асуудаг. Жүүи мөн нээлт хэрхэн болж өнгөрсөн талаар асуух боловч өнөөх туслах найруулагч аль хэдийнэ согтож тасраад унтчихсан байлаа. Энэ бүх хугацаанд Сүбийн Жүүигийн хоолойг чимээгүйхэн маш ихээр сансан байдагтай сонсон зогсдог. Жүүи гинт энэ дуудлага маш үнэтэй шүү дээ гэж хэлээд 24 дахь секунд дээрээ уцаа тасалдаг. Сүбинд Жүүигийн хоолойг сонссон энэхүү 24 секунд хүртэл маш их аз жаргалыг бэлэлнэ. Бидэнд Жианыг аавынхаа гитар тавлсан бичлэгийг сонсож байгааг харуулна. Энэ үед Хана ирж тэд хамтдаа бичлэгийг сонсдог. Тэд бие биеэ чангаар тэрвэн маш аз жаргалтай байх болно. Нөгөө талд хатагтай Сүй интернетээс Хана Жиан хоёрын болдож байгаа мэдээг хараад маш ихээр уурлаж байгаа нь гарна. Үйл ярд маань энүүг номын дэлгүүрт байгааг харуулна. Тэрээр хайлтын дэлгэц дээр очин Сарагийн нэрийг хайхад түүний бичсэн Хялбар хайр, Хэцүү хайр ном яг тэр дэлгүүрт зарлагдж байв. Энүүг Сарагийн бичсэн бүх номыг нь худалдаж авдаг. Харин Сара өөрийнхөө номыг зарлагдж байгаа хэсэгт ирэхэд тэнд нэг ч ном үлдээгүй байв. Тэрээр хүлээн авагчаас энэ тухай асуухад хүлээн авагч энэг рүү зааж өгөх бөгөөд ингэснээр тэд хоёулаа дахин нэг удаа санамсаргүйгээр уулзаж тэд ч мөн хайраа олсон бололтой. Хожим Сүбиний ярьслаг гарна. Сэтгүүлчид түүнээс яагаад өөр нэр ашиглаж байсан шалтгааныг нь асуудаг. Сүбийн тэдэнд хандан Сүбийн бол миний жинхэнэ нэр. Би энд өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг өөрийгөө олохоор ирсэн юм гэж хариулна. Үүний дараа Сүбийн кино театрт Жүүйтэй хамт сууж байна хэмээн төсөөлөх боловч төсөөлөл дуусахад Жүүи аажмаар алга болон замхарна. Сүбийн өдөр бүр Жүүийг дурсан санаж маш их шаналсаар байлаа. Үйл явдал 1 жилийн дараах цаг хугацаа руу шилжинэ. Энүүг Сүбинийг сэрэхээр ирдэг. Тэрээр Сүбинийг кино наадмын багийнхантай очиж уулзахыг хүсэх боловч Сүбийн татгалзана. Түүгээр ч зогсохгүй Сүбийн дахиж ямар ч зохиол бичихгүй гэж зөрүүдлэнэ. Энүүг түүн рүү хандан Жүүй чамайг хизээж ийм байдагтай харахыг хүсэхгүй байсан шүү дээ гэж сануулдаг. Мөн энүүг түүнд чамд одоо мөрөөдөл гэдэг зохиол байгаа үсттэй гэхэд Сүбийн тэр зохиол Жүүйд байгаа. Өөрт нь хуйлбаранч байхгүй гэдгийг хэлнэ. Үүнд энүүгийн бухимдал дээд зэгтээ хүрдэг. Энүүг түүнд энэ жил Хана Жиан хоёр кино наадмыг хүтэн явуулах гэж байгааг дуулгаад энэ бол өнгөрсөнтэйгөө эцсийн удаа салах ёс гүйцэтгэх сайхан боломж гэж ятгана. Тэгээд зураг авалтын багийнхан аль хэдийнэ ирж явааг дуулгадаг. Удалгүй наадмын багийнхан ирж Сүбиний ярьслах эхлэх гэж байр. Яг энэ мөчөд үүдэнд нэгэн хүнийг харсан бүх хүмүүс маш ихээр баярлалд нь шуугилдана. Тэр хүн бол өөр хинч биш. Жүүи өөрөө байлаа. Сүбийн Жүүийг хармагцаа бүрэн шоконд орж хэлэгч үггүй болтлоо балмагдана. Сүбийн Жүүийг биширч ширтэж байтал дундуур нь туслах найруулагч гүйж ирэн Жүүйтэй ярьж эхэлдэг. Гэвч Сүбийн түүнийг хажуу тийш нь түлхээд Жүүийг маш чангаар тэвэрдэг. Үүнийг харсан энүүг болон багийн бусад гишүүд янз бүрийн шалтак тоочин тэндээс сэмхэн гарцгаах бөгөөд явхдаа өнөө хэрэг дуртай туслах найруулагчийг чирээд аваад явна. Жүүи түүнд кино наадамд оролцохоор ирснэ. Мөн наадмын ирээдүйтэй найруулагч шагналд нэр дэвшсэн тухайгаа дуулгана. Тэгээд Жүүи Сүбинд хандан өмнө нь Сүбиний түүнд өгч байсан өнөөх мөрөөдөл зохиолоор хамтдаа шинэ кино хийх санал тавьдаг. Тэд ярилцаж байх дундаа бие биеэ маш удаан дулаахнаар үнсдэг. Үйл явдал кино наадмын тайз руу шилжинэ. Сүбийн тайзан дээрээс шагналын эзний нэрийг дуудах бөгөөд тэр нь Жүүи байлаа. Жүүи тайзан дээр гарч мөрөөдөл шиг хайр киногоо бичих болон зураг авалт хийх үеийн олон улсын туршлагаасаа хуваалцаж бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлдэг. Тэрээр өөрийнхөө хамгийн хайртай хүн болох Сүбинтэй хамт яг түүнийхээ дэргэд зогсож байгаагаа бахархалтайгаар зарлана. Дараагийн хэсэгт Жүүи гэртээ ээжийнхээ кимчи хийж буй бичлэгийг хийж байгаагаар гарна.
Жуй ээжигээ өөртөөгөө хамт аялалд явахыг санал болгох боловч ээж нь рестораныхаа үйлчлүүлэгчдийг орхиж явж чадахгүй хэмээн татгалздаг. Жуй ээжтэй хандан "Одоо би ч дүү ч хоёулаа мөнгө олж байгаа. Тиймээс та одоо дэлгүүрээ хааж болно шүү дээ" гэхэд ээж нь "Би ятарсан үедээ л дэлгүүрээ хаах болноо" гэж амладаг. Жуй Сүбинтэй уулзахаар гарах гэтэл ээж нь түүнийг зогсоогоод Жуйгээс гарын үсэг авахыг хүссэн хүмүүсийн нэвсийн жагсаалтыг үзүүлдэг. Жуй бүх хүмүүст зориулж "Залуу насны хайрын дуулал, найруулагч Жуй" хэмээн гарын үсгээ зурж өгдөг. Дараа нь Жуй Сүбин хоёр ресторанд хамтдаа хооллож байлаа. Яг энэ үед ноён Ким ирж кинонд зориулсан өөрийнхөө түүхийг урамтай нь аргагүй ярьж эхэлнэ. Гэвч Сүбин Жуй хоёр түүнийг огт тоолгүй хоорондоо ярилцсан үл тоож байгаа нь маш хөвгөлтэй харагдана. Яг энэ үед ноён Кимийн эхнэр болон бяцхан охин нь тэнд хурж ирнэ. Ноён Кимийн эхнэр түүнийг хөвгөлтэйгээр зодож эхлэх бөгөөд Жуй энэ бүхнийг камертаа бичиж авна. Дараа нь тэд хоёулаа Ёнжэтэй уулзахаар явдаг. Сүбин Ёнжэг "хадам дүү минь" хэмээн дуудаж түүгээр ажил хийлгүүлж эхлэх ба Жуй энэ бүх хөвгөлтэй нандин дурсамжуудыг камертаа буулгасаар байв. Эцэст нь Сүбин Жуй хоёр шөнөөр хамтдаа алхана. Энэ үед Жуй Сүбинаас "Чи намайг санаагүй юм уу?" гэж асуудаг. Харин Сүбин "Үгүй ээ, би зүгээр л чамайг буцаж ирэхийг чимээгүйхэн хүлээж байсан юм" гэж хариулна. Гэвч яг энэ үед Сүбин Жуйг үнэндээ ямар хачин хөвгөлтэй байдлаар хүлээж шаналж байсан өнгөрсөн үеийн хэсгүүд дэлгэцнээ гардаг. Тэрээр Жуйгийн ээжийн ресторанд очиж шаарталтын шүл унгаа уйлж Жуйгийн нэрийг дуудан орилж байлаа. Энэ хэсэг нь нэг бодлын өрөвдмөр унагтайч нөгөөтөөгөр үзэхэд маш хөвгөлтэй санагдана. Жуй түүнээс "Хэрэв би тэнд очоод өөр халуухан дур булаам найз залуутай болчихсон бол яах байсан бэ? Эсвэл бүр Канада руу бүрэмсэн нүүчихсэн бол яах вэ" гэж үтэж асуудаг. Үүнд Сүбин "Би ч гэсэн тийшээ яваад чамд ямар ч найз залуутай болох боломж олохгүй байх байсан" хэмээн шийдэмгий хариулна. Тэгээд Жуй Сүбиний хатар дээр үнсээд "Баяртай дур булаам, царайлаг Сүбин минь" гэж хэлээд цааш явахыг завдна. Гэтэл араас нь Сүбин түүнийг дуудаж энэ шүнийг өөртөөгөө хамт өнгөрүүлэхийг гуйдаг. Тэрээр гараа урагш сунгаад нүдээ анин хүлээж зогсоно. Жуй инээмсэглэн түүний гараас хөтлөх бөгөөд тэд хоёулаа тэндээс маш аз жаргалтайгаар гүйн одцгооно. Маргааш өглөөний дүүр зураг гарах бөгөөд Жуй Сүбинийг өглөөний халуун үнсэлтүүдээр сэрээдэг. Энэ үед Сүбин нисэх онгоцны буудлаас олсон өнөөх үсний боолтоо Жуйд буцааж өгнө. Жуйд гайхан "Чи тэр үед нисэх онгоцны бууд дээр очисон байсан юм уу?" гэж асуухад Сүбин "Тийм ээ" гэж хариулдаг. Сүбин гинт бөгчний хайрцаг гаргаж ирээд Жуйд өгөх гэснээ ичсэндээ шууд л хүнжилдөө шургаад нуугдчихно. Жуйд "Энэ юу вэ?" гэж асууна. Сүбин гартаа байх бөгжийг харуулад "Миний мөрөөдөл" гэж хэлдэг. Үүнийг харсан Жуйд маш их гайхширч хязгааргүй их баярлах бөгөөд явил кино найруулагч шиг "Зогс" хэмээн дуурна. Энэ үгээр Сүбин тэр даруй босож ирнэ. Жуйд гараа урагш сунгаж Сүбин түүний хуруунд бөгчийг нь зүүж өгдөг. Жуй нүүр дүүрэн жаргалтайгаар инээмсэглэж маш сайн хэмээн зөөлөн шивнэнэ. Ингээд дурлалт хасууд маань бие биеэ чангаас чанга тэврээд буцаад дулаахан хүнжил рүүгээ инээлдэн шурган орсноор үзэгч бидний зүрхийг догтлуулж хайрламаар бас дурламаар санагдуулсан энэхүү гайхалтай цоврал маань хамгийн үзэсгэлэнтэй аз жаргалтай мөчөөр ийхүү дуусаж байна. Бичлэгийг маань дуустал үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Биднийг дэмжиж бичлэгтээ лайк дарж, сувагтаа subscribe хийгээрэй.